Өглөөний мэдрэг үзэгчдийн өглөө ярилцлага нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор ариун эрчим бяцлаглалын төвийн багш Нямбаяр хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэдрэг. За танд болон нийт үзэгчдээ өглөөний мэдрэг. За өнөөдрийн дугаарт ерөнхийдөө хоёулаа одоо хүүхдийн сэтгэл зүйн талаар голчилж ярих байгаа. За тэгэхээр бяцлал хийснээрээ одоо хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг. За хүүхэд бяцлал хийж одоо ингээд сурахад бас цаг хугацаа шаарддаг баг. За эхлээд хүүхдийн сэтгэл зүй гэх юм бол биднээс баг хин гидсэн тахаас л ярина. Гидсэн тахаас 5 нас хүртэлх насыг бол манай монголчууд хаан нас гэж ярьдаг. Хаан шиг дээдэлж тэр насн дээр нь их гоё эцэг эхчүүд өөрөө зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. За тэгээд биднээс болохоор жоох хүүхдийг жоох хэмжиж мэдэхгүй гэдэг ингээд хайн хандчих гадаад маш буруу. За тэгээд эцэг эхчүүд өөрсдөө хүүхэд бол яг л эцэг эхийн тол биднээс богд ярьдаг тий. Тэгвэл ярьдагч тэрэн дээр гүйцэд анхаарч өөрсдөө хүүхдээ хаажууд үг үйлдэлээ хянд цэгдэж ерөөсөө зөв үлгэр дуурайл үзүүлж чаддаггүй. За тэгээд хүүхдийг болохоор ингээд заавал ингээд гатуус чанга сайн хүмүүжүүлэх хэвээр нэг болохоор эрхлүүлж одоо аргадаж яа тэгээ зөөлгөн хайрцах хэвээр гэж ярьдаг. Гэвч энэ бүгд маань яг таарсан тунтай л авах хэвээр. Манай монголчууд болохоор нэг жоохон хэтрүүлч гэдэг. Хатуу ширээ харьцах хэрэгтэй гэхээр л байнга л ингээл загнаал тий хатуу байх гал ингээд идэг. Зүйлээ харьцах гэхээр байнга эхлүүлэх гэдэг. Энэ хоёр маань хоёулаа хитрэх юм бол хоёулаа л ослтой. Аюул одоо юу буруу хүмүүжилд орно. За зүйлээ харьцах тухайн үедээ яг тухайн зүйлийг тунгийн тааруулж л харьцна. Зөөлхөн харьцах үедээ харьцна. Жоохон хатуухан шиг хэлэх үедээ хэлчихнэ. Тэ ингэж хүүхдэд аль болох үлгэрлэж аль болох нөгөө нэг аливаа зүйлийг хэлж ойлгуулах хэрэгтэй болохоос бид нар уурлж хашгичих те одоо тэглээ мэлээ гэж өгөөсгөх ямар ч хэрэггүй. За тэгэхээр ерөөсөө энэ тунган тааруулна гэдэг зүйлийг биднээс хийх хэрэгтэй. Тэгвэл тунган тааруулахын тулд яах юм гэхээр биднээсээ өөрсдийн бодол үг үйлдэл маань тун таараагүй байхгүй. Тийм учраас хүүхдэд дандаа хэтрүүлдэг. Өөртөө дандаа хэтрүүлж боддог учраас хэтрүүлж өөр хүүхдэд өгүүлдэг ч юм те янз бүрээр хэлдэг. Хэтрүүлж одоо уурлж зарладаг ч юм уу. Уул нь бол 50 арга замаар хүүхдэд хэлж сургах боломж биднээс байдаг. За хүүхд бол ингээд цагаахан цаас төрж байгаа. Тэрэн дээр биднээс юу бичих үү гэдгийг биднээсийн одоо эцэг их нийгэм хичээл сургууль те анги хамт олон за найз нөхөд эднээс хийхдээ одоо өвөө эмээ ч юм уу те аль болох хойр өсч байгаа хүмүүс мал тэр хүүхдээр одоо тухайн айс зам байна уу одоо бодол хандлага байна уу үг үйлдлийн яг ингэ бичиж идэг. Хүүхд бол зүгээр л гараа өргөхөд л адилхан өргөөл дуурайдаг. Нэг А гэхэд л А гэж хэлдэг. Энэ жишээний. Тэгэхээр ингэ бичиж идэг. Тэгвэл биднээс өөрсдөө хүүхдээ буруу үлгэр дуурайл үзүүлж буруу зүйл суулгачаад дараа нь нөгөө хүүхэд нь том болоод насанд хүрээд өсвөр насруу ороод ирэхээр яг тэр таны хийсэн үйлдэлийг буцаад өөрчилж гаргадаг. Энийг жоохон муугаар ярих юм бол үлийн өөрлөг гэж ярьж байгаа. Тэг те аав ээж нь ч юм уу тийм баг багтаа хүүхдээ маш их зоддог, маш их одоо тий хатуу ширэн байсан чинь буцаад аав ээж нь хөгшин болсон чинь хүүхэд нь 20 30 гараад ирсэн чинь аав ээжтэй яг тийм хатуу ханддаг юм жишээнүүд бол бүгд байгаа. Тэгэхээр ингээд тэрэн тэгвэл биднээс өөрсдөө юу тарин төвнийгээ хураана. Тэгэхээр хүүхдүүд биднээс хүүхэд бол 10 за төрснөөс авахгүй 18 нас хүртлээ ямар ч юм өөрийн гэсэн одоо юу байхгүй. Одоо юм ухамсар гэдэг зүйлээ зүгээр л ингээд ингийн яг цэгрээрээ байж байгаа байхгүй. Биднээс бол юу болохгүй, юу зөв буруу гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг эцэг эхчүүд хэлж өгөх хэрэгтэй. Түүнээс бол тэр хүүхд чинь цаанаасаа нэг юм бүх зүйлийг мэддэг төрөөг байхгүй. Тэг яг тэгэд төрсэн юм шиг л загнаад. Чи энийг мэдэхгүй, энийг тэгэхгүй, тэгж болохгүй гэх ингээд загнаад идэх. Тэрийг үл тайлбарлаад, дэлгэрүүлээд, ойлгуулад өгөхгүй жижиг шууд зүгээр л загнахад төрөгдөв. Тэгвэл биднээс өөрсдөө эхлээд тэрийг тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй. Биднээс бол туулаад өнгөрөөд ингээд биднээс ч гэсэн ялгаагүй хүүхэд байсан шүү дээ. Тэгвэл биднээс ч гэсэн ялгаагүй тэр замлыг туулаад өнгөрсөн учраас бүгдийг мэдж байгаа. Тухайн хүүхэд мэдэхгүй гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. За тэгээд хүүхдийн хүмүүжлэлээр нэг маш том чухал зүйл байна. Эхлээд энэ хүүхдийг энэ хүмүүжил гэдэг зүйлийг эхлээ ойлгох. Тэгээд бяцлаглаар. За тэгвэл хүүхэд болгон цаанаасаа хөвгөлтэй ирдэг. Хүүхэд ч биш зөвхөн бид нар хүүхэд байсан гэвэл бүх хүн цаасаа өөрийн гэсэн хийх зүйлтэй, өөрийн гэсэн сүнсний одоо мэдлэгтэй, чадвартай, өөрийн гэсэн авьяастай, тэ өөрийн гэсэн сонирхолтой, өөрийн гэсэн бодол сэтгэхүй мэдрэмжтэй. За тэгэхэд томчууд яадаг гэж би багш байсан учраас чи багш.
Энэ хамгийн буруу. Хүүхдээ аливаа нэг зүйлийг шууд тулгадаг. Одоо харин хүүхдүүдээ сонсдог. Чи өөрөө мэдээд одоо өөрийнхөө сонирхлоор мэрэгчлээ сонгодог болцсон байлээ. Нэг үе бол одоо өөрийнхөө магадгүй гүйцэлдүүлээгүй хүслийг ч юм уу эсвэл яг өөрийнхөө явсан замаар явуулах гэдэг байсан бол одоо бас өөрчлөгдсөн шүү дээ тийм ээ. Нэгт өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэх чинь. Хоёрт болохоор нөгөө нэг бас энэгээр явал өөрийнх нь нөгөө бодол хандлага тийм байл да. Энэгээр явал манай хүүхд айгуул сайн явна. Одоо сайхан мэрэгчлээ болно. Сайхан ингэж буруу биш. Гэхдээ тэр хүүхэд шал өөр хүүхэд байхгүй. Та төрүүлсэн биш тийм үү? Тэр хүүхдийн бүх замыг ингээд та одоо засч өгөхгүй шүү дээ. Тэр хүүхд өөрийнхөө замыг өөрөө бүтээж, өөрийнхөө ирээдүг өөрөө бүтээж, өөрийнхөө сонирхол мэргэжил юу гэдгийг мэдрэмжээр ингэж явах хэрэгтэй. Яг та биш байхгүй. Та төрүүлсэн боловч таныг 100% хуулна гэсэн үг биш байхгүй. Тэгэхээр эцэг эхийн тал 50-50% ингэ байдаг. Баруун гар аавын тал, зүүн гар ээжийн тал гэж ярьдаг. Баруун бүрэн дээр ээжигээ, зүүн бүрэн дээр аавыгаа үрээд ингэ ертөнцийг тулдгаа гэж ярьдаг нь юу гэхээр аав ээжийн талын генийг биднээс удамшилж авдаг. Энэ чинь сайн ч байгаа муу ч байгаа. Тийм үстэй. Аав ээжийнхээ муудлыг дураацсан баг. Зарим сайн талын дураацсан байдаг. Ингээд хүнд ер нь дотор нь сайн муу хоёр хоёулаа л холилдсон байгаа. Тэрийг алийг хөгжүүлэх үү гэдэг нь тухайн хүний ухамсарын асуудал. Тухайн хүн алидэн дээр нь төвлөрч алийг илүү давмгаа хийж хэрэгжүүлж явж тэр нь илүү давмгаа хөгжинэ. Тэгвэл муу тал байлаа гэд тэр хүмүүсийг буруутгах хэрэггүй. Угаасаа л амьдрал тэгш биш. Төгс хүн байхгүй. Тийм учраас сайн муу хоёр хоёулаа л байгаа. Тэгвэл та мууг нь орхиод сайныг дэмжиж хөгжүүлээд төвлөрөөд ингэ явал та энийг бяцлал олгоно. Аль дээр нь төвлөрж алийг хөгжүүлж ухамсарлаг байж өөрийгөө удирдах чадамжийг нэмэгдүүлнэ. За тэгвэл ингээд цаад хүн чинь бүр сүнсний өгдөлтэй, сүнсний үүрэгтэй ирж байгаа. Энэ орчлын ертөнцийн юу суралцах гэж ирсэн. Юуг ойлгох гэж ухаарах гэж ирсэн. Тэ өөрийнхөө сүнсийг яаж хөгжүүлэх гэж ирсэн. Тэр өгөгдлийг бид дагаад тэр хүүхд явах хэрэгтэй. Хүчээр тэр хүүхдийг чи энэ мэрэгжлийг сонго, ийм хий, ингэдэг гэж ингэж хүчээр чиглүүлээ заадаг нь нэгт хүчилсэн юм орч үр дүнгүй. Таны тэр хүчилж хийсэн олон жил үгэлсэн үгэл чинь ямар ч үр дүнгүй цаг хугацаа хэд юм алдж байгаа хэрэг. За дээрэс нь хүчлээд ингэж яваалах юм тэр хүүхд шууд буруу зам руу л ордог. Хүчлээд хам тэр хүүхд юмаа нууж эхэлдэг. Буруу найс нөхдүүдтэй нөхрүүлж эхэлдэг. Буруу айцсан гаргаж эхэлдэг. Яг тэгвэл энэ цаатлын хүсэж байгаа энэ сэтгэлтэй сүнсний өгөгдлийн биелүүлэхгүй шүү дээ. Сүнс яагаад ундаг вэ гэхээр л ерөөсөө хүсэж байгаа зүйлийг хийж чадахгүй болох. Нөгөө хүүхэд нь өөр нь хүсээд байдаг. Аав ээжинд хүчээр чинийг хийгээд ингэ тулгаад байдаг. Тэгээ нөгөө хүүхэд чинь бачураад шүү дээ. Тэгээ сэтгэл зүйн юм донцлогоо асуудалд ордог. Тэгээ сэтгэлтэй асуудалд ороод ирэх яг элдв юм донтож эхэлдэг. Хүүхэд донтохтой маш хурдан. Яг тэгвэл биднээс бол энд энэ арх тамхи чинь буруу шүү гэдгийг биднээс аль хэдийн ойлгоод мэдсэн учраас энийг үгүй гэдэг ингээд татгалзаж чаддаг. Хүүхдүүд болохоор ямар ч юм мэддэхгүй байхгүй шууд юмсыг хүлээж авдаг учраас шууд л өөртөө тусгаж авдаг. Тийм учраас үгээ ч гэсэн биднээс маш их цээнж явах хэрэгтэй. За нэг ийм аав багт нь хүүхдээ шоронгийн хадаас гэж хэлсээр хүүхэд нь яг л шоронд орцсон. За дараагийн нэг жишээ. Эцэг эхчүүд ингээд эцэг эхчүүд маш их чухал байгаа юм. Аав ээжүүд хүүхдээ өрөөж идэг бас харааж идэг. За саяны харааж идэг гэдэг нь юу вэ гэхээр саяны чим шоронгийн хатаас гэж загинжсэн чинь хүүхдэнд 30-40 гараа яг л шоронгийн хатаас болцсон. Өөр бодит түүх манай багш дээр тийм хүн ирсэн. Шоронд очиод бяцлал заадаг байхгүй. Тэнгүүд тэр хүн ирээд тэгж хэлж байгаа. Тэгэхээр хойноос нь маш их санаа зов. Санаа зовлоо гэж юу ч хөрчлөгдөв. Улам л бүр дордно харин. Уулмал санаа зовж байгаа нь зөв. Хүүхдээ одоо зөв яваасаа алдчих юм ч гэснээ үүднээс тэгж байгаа. Гэхдээ бодож байгаа нь буруу. Хэлж байгаа нь буруу. Хэлж байгаа нь дандаа чи тэгчүү, чи ингэчүү, чи ингэ болохгүй, чи ингээд одоо буруу найс өгтэй, чи арх дарсанд орчгүй. Тархинд нь тэр үгийг байн кодлоод байгаа. Тэр хүүхд хүссэн үсээгүй яг таны хэлсэн шиг л явна. Яг л тэрийг байн хэлээд байгаа учраас тэрэн дээр л анхаарал байгаад байдаг. Арх уучуу гэдээ харал арх л гэж бодоод тахаар арх руугаа хүн юу бодон тэрлэг бол тэмүүлж идэг, татагч идэг. Тэгэхээр хэд их санаа зовхоо болох хэрэгтэй. Жохон хүүхдэд итгэх хэрэгтэй. Жохон сул орхиж өөрийг ажиглах хэрэгтэй. Бүр болохгүй зүйл дээр нь хэлнэ тийм үү? Одоо ингээд шууд буруугаар ойлгоо. Хэлэхгүй гэд орхинггүй. Тэгвэл ингээд юу ч хэлэхгүй. Энэ багш нэрээ битгий хүүхдэд сурга юм битгий хэл гэж яа гэж бодоод байдаг. Үгүй. Хит битгий үлэлт. Хит битгий санаа зов. Хит битгий хойноос нь янз бүрийн юм яар. Хүүхдийнхаа ирээдүй амьдрал бүх юмээ тусч идэг бодлоор. Сонио шүү. Сайхан нөхөртэй, сайхан хань ажилтай, сайхан гэр бүлтэй, сайхан ажилтай амьдралдаа явах гарал ээж аав хойноос нь дандаа
Чи хайчих гэдэг, чи яах гэдэг, чи тэгэх гэдэг, чи ингэж юу, чи бэрч юу, чи ингэ буруу явч юу гэл ингээл өглөөл. Тэгэл нөгөө хүүхэд байнга юм айцтай. Яана ингэчүүл нэрмдэх юм болов гэсэн бодолтой болчихдог. Тархинд нь суулгаж шүү. Тэгэхээр хойноос нь хит их санаа зовх нь өөрөө хараал болдог. Юм хитгээрээ, тун хитгэхээр л улам бүр хүндэрдэг. Тэгвэл зүгээр нэг ганц 2 удаа хүүхэд маань тэгчихвээ гэж бодсон бодол зүгээр. Энэ нь зүгээр л санаа зовлоо. Энийг өдөр болгон давтамжтай сар жил болгон хилээдэх юм бол энэ чинь маш том энерги хар бөөгнөрл болдог. Энэ чинь хараал болж байгаа. За тэгвэл өөр хүүхдээ яах вэ? Ерөө ямар амьдруулахыг хүсээд байгаа. Хүсээгүй юм ал бодоод хойноос нь хилээд идэх байхгүй. Түүнээс бол хүссэн юм хэлдэг. Миний өөх сайн юм нөө. Өнөөдөр муу явжсэн ч хамаагүй. Сайн явна гэ хилээд. Өдөр болгон хилээд. Сүүг өргөч юм юу өргөч хилээд. Тэ? Зүгээр сэтгэлдээ сайхан бодоод хилээд. Их хүү хоёр хүн холбоотой. Аав ээж хүү гурав нэгт холбоотой учраас тэр эцэг эхийн энерги хүүхдийн замыг бас засч явж байна. Нэг юм тэглээд унах байсан бол ерөөл хийсний ачаар тэрнээс гитлээд гарах жишээ нэ тэ. За ингээд дээр үед бол манай монголчууд бүр аав ээжээсээ ерөөл сонсох гэж хичнээн мянган километр зүгээр зорж очдөг гэсэн. Ганцхан ерөөл сонсох гэж. Аав ээжийн ерөөл бол тийм алчиг юм маш сайн тийм одоо ерөөл өгдөг байхгүй тэ. Сайн сайхан хүүхдээ байн гараас нь хэлж ярьж явах хэрэгтэй. Миний хүүхдийн ирээдүй сайн сайхан байна гэж хэлж ярьж явах хэрэгтэй. Тий. За тэгээд тэгээ хүүхдийн хувьд одоо заав ээж юу үйл өөрч гэдэг юм ингээд юмуд бид тээр ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгээд бясалгал хийснээр магадгүй одоо хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх юм. За хамгийн бага нас нь одоо хэдэн наснаас эхэлж хийх боломжтой. За бага нас нь бол манайх бол 10 наснаас л гэж үздэг. Тэрнээс жоохон хүүхдүүд бясалгал хийх шаардлага угаасаа бясалгалын төлөвт амьдардаг байхгүй. Тэгэхэд биднес 7, 8, 6 настай хүүхдээ хүчлээл бясалгал хийлгүүлэх гэж хүсээг байх чинь ингээд суулгуулах гал. Ямар шаардлага байхгүй харин ч өөртөө хийх хэрэгтэй. Өөртөө болохгүй байгаа даа. Тэгснэ энэ болохгүй байна гэдээ яваад байгаа. Уул нь бол өөртөө дотор болохгүй. Тэр хүүхд яг чөлөөтэй өөрийнхөө тоглож надад хачраад ингээд байгаад хахад биднес нь тархиндаа хайрцаглагдаад заавал чимээгөө суух хэрэгтэй. Заавал ингэж энэ төвлөрөх хэрэгтэй, хийх хэрэгтэй гэж ингэж тэгэх ёстой гэсэн юм баримтлал тархины юм хайрцагнууд үүсгэчихэд хүүхдээ яг хайрцаглах гэдэг. Чи яг ингэж суу. Хөдөлчлөхгүй шүү. Тэгэхээр ингээд хүүхд бол угаасаа тоглох насн дээрээ тоглох хэрэгтэй. Хүүхд насн дээр хөгжил байх хэрэгтэй. Биднес л том хүн шиг болох. Яг үнэ. Тэ? Заавал чи энийг чэйжл, энийг хий, энэ хоолыг хий суу. Тэг. Үгүй шүү дээ. Энд чинь жоох өсвөр навсруу ороод хүүхдийг тийм үү нэгээс 5 наснд нь хаан шиг байлга гэдэг чинь дураар нь айлгал гэсэн үг. Тэгвэл жоох муухайгаар хэлдэг юм манай монголчууд. Тэгээ 10-аас 18 нас хүртэл нь зарцыг байлгадаг. Зарцыг гэдэг нь зүгээр л юм хийлгэж сурах гэсэн үг. Тэр наснд арай юмыг ойлгох, хүлээж авах чадвартай, тэ зөв бурууг ялгах, салгадаг болоод ирж байгаа. Тэгэхээр тэр наснд нь л хэл. Хүүхд наснд нь хүүхдээр нь л ойлгоо тоглоод өмүүлжлэг. Нэг зүйл болдгоо. Хашрангууд хашрлаа, дуулангууд дууллаа. Чимээгүй дөнгөж чи чимээгүй байгаад тий гүнгүүд гүйлээ. Ингээ суунгууд ёо нэг газраа суугаад их. Биднээс энэ тарих ерөөсөн энэ багтаж амьдрын гүйл хүн ерөөсөн дийлэхгүй. Энэ галзуу хүн. Биднээс бол өөртөө. Харин өөртөө энэ бодлоо цэгцлэх хэрэгтэй. Тэр бодлоо цэгцлэхгүй энэ цэгцгүй бодлороо хүүхдээ ингээ хүмүүжүүлэх гэж орлоо. Өөрөө хүмүүжээгүй гэж. Тэгэхээр өөрөө сайн хүмүүжүүлж ижил хүүхдээ сайн хүмүүжүүл. За тэгэхээр бясалгал бол хүүхдэд маш сайн нөлөөлөл маш хүчтэй нөлөөлнө. Маш хурдан өөрчлөгдөн. Тэр хүүхэд цагаахан цаасаа юмсыг шууд хүлээж авдаг. Заагаад өгөн шууд л төвлөрнө. Хүмүүс том хүмүүсөө төвлөрөх гэж хэцүү шүү дээ. Товчон дээр төвлөрөх нь гэдэг. Өө 9 шид юм бот. Яаж төвлөрөх юм бол би чадахгүй байна. Эсвэл болохгүй байна гэл. Хүүхэд л яг ингээл төвлөрч. Ямар ч юм торох юмгүй төвлөрч. Тэгэхээр хүүхэд бол хүүхдийг хүүхдээр нь засаад авах хэрэгтэй бас. Тэ? Бага наснд бага насаараа тэгвэл өсвөр наснд нэг зүйл одоо хэлэхэд 13 наснд анхаарах хэрэгтэй. 13 насны домч гэж байдаг. Чингис хаан 13 наснда гэрээ бариад технэрээ аваад ингээд өөрийнхөө амьдралыг төхнүүлсэн. Эн чинь ингээд ирээдүгөө домнож байгаа. Тэгвэл 10-аас эхлээл хүүхдэд анхаар. 13, 14, 15 нас хүртэл анхаар. Энийг шилжилтийн нас гэж биднээс яриад байгаа. Энэ нь бол 13-ны мөчлөг. За бясалгалаар бол тий мөчлөг. Энэ үед хүүхэд болгон маш их асуудалд ордог. Одоо дэлхийн нийтийн бүх хүүхэд тийм үү бүх хүүхдийг хараад үзэхэд дандаа 13 насны дээр хүүхдүүд асуудалд орсон байдаг.
Би хүртэл 13 наснда уналтанд ороод бяцлагалд орж ирсэн. Тэгвэл энэ мөчлөгийг дээр маш сайн анхаарал бүх анхаарлаа тавь. Чадах чинээгээр тэр хүүхдэд туусал ярилц те зөв арга замыг зааж өг. Тэгвэл энэ хүүхд бүх зүйлийг таних гад ингээд шийдвэрээ гаргах гад яхаа мэдгүй ингээд гацсан юм шиг. Тэ бүх юм одоо ингээд бүх бие физиологийн ч гэсэн өөрчлөлтөнд ороод дааврын нөлөөнд ороод эхэлж байгаа. Энийг бүгдийг тайлбарлаж ойлгуулж өг. Бүх зүйлийг таньж мэдэх гээд хичээж байгаа. Ойлгох гээд сурах гээд хичээж байгаа. За энэ дээр нь хэрвээ анхаарч чадаад зөв давж гарч ах юм бол цаашаага 20 30 хүртэл санаа зовх хэрэггүй. 30 хүртэл. Энэ насан дээр л нэг юм дэнслэгээ донслоготой даваад гарчих юм бол 30 хүртлээ хэцүү шүү. Оюутан байхдаа хэцүү, ажил дээр гараач хэцүү байдаг. Би бол яг л тэгсэн. А энэ насанд гайгүй даваад гарсан хүн 30 хүртэл. Тэгээ 30 хүрээд ирэнгүүт яах вэ гэхээр 33-ны мөчлөж байгаа. Энэ бол энерги бохгүй, энергийн төвшөнд яригдана энэ бяцлал гэдэг зүйл. Энергийн төвшөнд маш их юм одоо өөрчлөлтүүд бий болж байна гэсэн үг. Энэ хүчтэй өөрчлөлт энергийг биднээс дийлж чадахгүй байхгүй. Тийм учраас 30 наст гараад ирэхээр зарим хүмүүс доройтой болдог. Ажил төрөлн бүтэхгүй гэр бүл нь ингээл те. Тэгэл өвчин зовлон яриач юм ингээл сэтгэл зүгээ барьж чадахгүй янз бүрийн архит хамгаанд орох юм ингээд. Иймэрхүү нөлөөнд гарч ирнэ. За тэгвэл 33-ыг давж ирнэ. Хамгийн цаад 40, 45 нас гэж яадаг. Хүний амьдрал 45 хүрээл чигдэрч эхэлдэг гэж хүмүүс ярьдаг. Тэр үед зөв даваад гарчих юм бол зөв цаашаага хүн хөтлөөл гоё. Гээл яг л нэгэн юм хэвийн болчдөг те. Бүх ингээд бод сэтгэл нь суучдаг. Бүх амьдралыг таниад ойлгоцсон байдаг тийм үү. Ажил амьдрал нь жигдрээд орлого ч гэсэн тогтоод ирдэг. 20-30 нас яах хэвээр нас. 20-30 нас нь биднес мөнгөтэй байна, баян байна үгүй шүү дээ. 20-30 наснд хийх, сурах, хөдөлмөрлөх үе байхгүй юу? Тэгвэл энэ хөдөлмөрлж хийснийхээ үр дүнийг хизээ авах гэхээр 30-40 наснд авна. Тэгэхээр энэ 30-40 нас ч гэсэн хүүхдийн хүмүүжлэлтэй хамаатай байгаа байхгүй. Тийм үстэй тэр хүүхдээ болохоос яаж явж чинь тэрнтэй хамааралтай. За тэгвэл ингээд тэр хүүхдүүд хүн болох багаасаа гэж бас ярьдаг шүү дээ тийм үү? 50 хүрсэн ч хүүхдээр хүмүүс байна. Тэгэхээр ингээд биднес гаднаа л нэг том хүн гээл яагаад болов дотроо үнэндээ жоохон хүүхд. Та эрэгтэй хүмүүс хизээч том болдгоогүй бичлэгүүдийг хараа эзэд. Тийм. Дандаа жоохон хүүхдээ тоглоом авч өгч өөрөө тоглоогүй гэдэг байгаа байхгүй. Эн чинь ингээд боловсроогүй дотоод хүүхэд байгаа. Дотоод хүүхэд гэдэг чинь энийг хэлж байгаа. За энэ хүүхэд бага наснда шархалчвал яг тэнцэнэ гацчихдаг. Тийм учраас хүүхдийн шарах гэж хүмүүс их ярьдаг. Энэ бол үнэ. Шарахаа үүсчдэг. Тийм. Нэг бага наснда маш хүнд гэмтэл юм уу сэтгэлийн шарах айц эсвэл гомдол авах юм бол тэр нь 100 нас хүрсэн ч дотор нь байж лээдэг. Яаж тэр хүн тэрийг гадагшлуулна эсвэл тийм үү ухаарч ойлгоно бяцлаглаар цэвэрлэнтэй тэр үед л тэр хүн идэр нөхөөс тэр хизээш өрөсөн залах. Тийм учраас хүн өөрийнхөө дотгошоо орж өөр дөрөө бяцлагаж өөрийнхөө дотоод тэр дотоодыг ангаах хэрэгтэй. Тэгжээ таны сүнс хөгжинэ. Би чинь хөгжөөд хөгшрөө том болоод байгаа мөртлөөс сүнс чинь хөгжөв. Оюун санаа чинь хөгжөөг. Яг л нөгөө нэг хүүхэд тэр. Тэ? Тэгэхээр илүү ухамсарлаг биднээс бас болохын тулд хүүхдээс нь биднээс ихтэй сурах хэрэгтэй. Зөв байлгах хэрэгтэй. За зөв байлгах нь гээд биднээс үргэлж зөв байж чадахгүй. Төгсөн биш болохоор. Өвдөх хаажууд хаяа гэр бүл оруулах янз бүрийн бол. Гэхдээ 1-2 удаа болвол зүгээр. Олон татамжтай тэгээд хам хүүхэд нь гүн тэр одоо гэр бүл оруулж гэдэг юм үү те тэр зүйл суудаг. Аав нь архи уугаад аав ээж нь хэрэлдээд тахмал хүүхэд том болоод би хидцээч аав ээж шиг архи уухгүй. Би хидцээч ингэж ийм хэрэлдэхгүй гэсэн боловч яг хүнтэй суугаад яг л тэр гаргадаг. Маш хүчтэй суудсан учраас тэрийг дийж чадахгүй. Тийм учраас хүүхдэд зөв зүйлийг мэдээж хажууд нь буруу үлгэр дуурайл үзүүлсэн буцаад зөв үлгэр дуурайл үзүүлэхэд энэ хоёр тэнцэж идэг. Яана би буруу үлгэр дуурайл үзүүлж энэ хүүхд яг ийм болно гэж айгаад хэрэггүй. Тэгж айгаад тэрийг бодоод их юм ахаал та тэрийг гаргана. Тавтаад байна. Тавтаад ахсан улам бүр томроод идэг. Тэгвэл би сая буруу үлгэр дуурайл үзүүлсэн бол одоо хүүхдээ гоё зөв үг хэлий, зөв үлгэр дуурайл үзүүлчих гээд нөхчих хэрэгтэй. Тэгээд их юм бол хүүхдээ ерөн санаа зовох хэрэг байхгүй. Та зөвлөөл хүүхд чинь зөвл явна. Тэгээд хойноос нь сайхныг бодоод явуулахад хүүхд бол яах гэж. Тэгээд хүүхэд бяцлал хийснээр нэг төвлөр сайжирна. Төвлөр сайжирснаа сурж байгаа сургуулт бүх юм хичээл зүтгэл бүх сайжирна. Сонголтууд хүртэл сайжирна. Ямар найстай зөв найзууд нөхөртэй нөхөрлөндөө илүү тайван сэтгэл зүгөө удирддаг амгалан байна. Илүү бусдаа нээлттэй харьцаж өөрийгөө илэрхийлнэ. Энэ хүүхд яах юм? Өөрийгөө илэрхийлж байгаа хүүхд доторх юм а чөлөөтэй гаргаж байгаа учраас дотор нь ямар нэгэн юм сэтгэлийн шарах гэмтэл үүсэхгүй. Чөлөөлөд гаргачих. Илэрхийлж чадахгүй ичээ санаа зовоол доош дотогч нь дараалах юм бол энэ чинь маш том асуудал бол. Би яг тэгдэг ус өөрийгөө илэрхийлж чадахгүй маш их бие бариа санаа зовоол ичээл тэ
ингээл хүнтэй ярилцахгүй ингээл байгаадсан чинь гээ дотор чинь нэг юм асуудал томроо 20 30 гарангууд тесрэл гарч ирнэ. Тэгээд шууд асар хүчтэй сэтгэл готрол асар хүчтэй нойр гудал тавтаал. Тэгэл амьдрал ямар сонирхолгүй хийх зүйлд ямар ч анхаарал авахгүй. Тэгэл ерөөсөө тэр хүч асар их сэтгэлээр онол сүулдэ бүр нөгөө амиа хорлох талаар бодно шүү дээ бүр жижиг хүүхэд бол. Тэгэхээр ариун эрчим бяцлаглалын төвийн хувьд одоо эцэг эхчүүд нь хүүхдэд бяцлаглаар хичээлүүлээ гэж ирж байгаа нь ер нь хэр олон байдаг вэ? Ер нь бол маш олон. Гэхдээ хүүхдүүд маань одоо нөгөө манайх бол юус амралтаар явдаг. Тэгэхгүй яг хичээл сургуультай болохоор ингээд ястаа амждаг юм л өглөө гараад ингээд эцэг их наваад явсаар хатлаараа ингээд ирж юм шиг тэгэл. Тэгэхээр яг өвөл бол би ганц хоёр онлайнаар бол авна. 100 бол яг танхимаар тэгээд аваа явдаг. Ер нь бол их шүү зөндөө сайн анхаардаг. Гэхдээ зарим нь хит их одоо жоохон багт нь авчрах гэдэг. Зарим нь хит их одоо 18 20 нас би хүүхдээ ингээд бяцлал суух гэсэн. Танай хүүхд хэдэн настай гэсэн 30 гэж байгаа. Тэр чинь том хүн шүү дээ. 18 нас гэдэг чинь хүүхэд төлөвшөөд насанд хүрж байна гэсэн. Тэр хүний бүр бодол, хандлага, мэдрэмж бүх юм ингээд суудсан. Тэр хүнийг өөрчлөх хэцүү гэсэн үг байхгүй. Аль хэдийн суугаад ингээд бүр дадцсан ямиг биднээс ингээд одоо өөрчлөх хэрэг хэцүү үст. Тэ? Тэгвэл биднээс хэд дээр нь анхаарах юм. Яг түрүүний хэлсэн 10-аас 18 насны дээр нь л биднээс анхаарч бяцлал суулгах хэрэгтэй. Тэгээс бол 20 30 гарсан хүмүүс ч бүр хандлага бодлонд суудсан том хүндээ орно. Тэр хүмүүст арай өөр төвшөнд, арай гүнзгий төвшөнд ажиллах болохгүй. Маш удаан хугацаанд амьдралыг дуулаад маш удаан буруу дадалтай явцсан. Тэгээд тэрийг ингээ өөрчлөх гэрээс хэцүү зөрчилтэй байдаг. Хүүхдүүд л амархан нэг жоохон дадлыг суулгацсан байлаа гэхэд тэр хүүхд сайндаа л 1-2 жил ч юм уу те ингээд явцсан байгаа. Эсвэл зарим нь хэдэн сар. Тэгвэл жоохон бяцлал хийгээл тэр нэг буруу дадлаа арилаад зөв болчихно. Бурыг арилгаад гол нь тэгээ орхичдөг хөх биднес. Буруу арилчлаа сайхан болчлаа гэж бодоод байдаг. Оронд нь зөвийг оруулах хэрэгтэй. Тэгэхгүй эн чинь хоосон байгаад бахаар буруу чинь гараа авцсан тийм үү. Тэгээ ингээ орхичгууд нөгөө буруу чинь дадцсан сурцсан учраас буцаад би байх байранд орё гэж буцаад ороод ирдэг муу дадал. Тийм учраас хүмүүс муу дадлаас салж чаддаг. Оронд нь эргийг хийх хэрэгтэй. Өдөр болгон татах хэрэгтэй. Нөгөө нэг мууч бүрэн танаас ангижирч бүрэн чөлөөлөж гаран гартал хийнэ. Хэрвээ та буцаал хэцүү байдалд ороод буцаал муу бодлоо бодвол буцаал тийм сэтгэлээр надах бол болоогүй гэсэн. Ахаад хийх хэрэгтэй татах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ингэж биднээс ойлгож бяцлаглыг бас хийнэ. Бас эцэг эхчүүд ер нь за манай хүүхдийн сүнсэн зайлцсан гэж юм. Сүнсийн додолнч гэдэг юм бас тиймэрхүү засалч гэдэг юм уу тийм байдаг шүү дээ энэ тал дээр. Яг болно мөн. Сүнсэн зайлна гэдэг нь одоо жишээлбэл нэг хүчтэй айлаа гэхэд сүнс чи өөрөө маш олон хуваагддаг байхгүй юу? Сүнс ганцхан байдаг гэж бодоод ганц сүнсэн зайлчингууд энэ би ингээд хүч юм шиг бодоод байдаг. Яарсаа тийм биш. Сүнс чи маш олон хэсэг хуваагддаг. Таны сүнсний нэг жижигхэн эрчим энерги л гэсэн үг байхгүй юу? Энэ энерги чинь тухайн айсан газар анги үлдчихдэг. Тухайн хүчтэй. Тэгээд биднээс яг тэр айс үе бодохоор тод санаад байдаг тий. Яагаад санаад байгаа? Тэнцээ нэг орон зайд нэг юм байна да. Таны нэг хэсэг байна да. Тийм учраас тэр сүнс тэнцээ. Үгүй тэрийг амархан санаад тэрийг бодохоор л айц хүрээдэг. Яагаад гэвэл энэ жижигхэн сүнсний орон зай чинь том сүнстэйгээ холбоотой байна. Тийм учраас эргэж бодохоор яг одоо зовж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тийм учраас яг тэр гадны хүчин зүйлсийг лам бүү бол үнэ. Гэтэ зөв дээр нь оч. Зөв дээр нь очиход гадна хити бити хит их туушраад мухар зүсэг болов. Мухар зүсэг гэдэг чинь юу гэхээр хит их туушраад байгааг л хэлж байгаа. Зөв шүтэж зөв юу яаж чадах юм бол болно. Тэгээд тэр нэг юм муу энергиудыг холдуулчаар тэр сүнс чинь чөлөөлөгдөд тантай ирж нэгддэг байхгүй. Нэгдэхээр улам бүр илүү гоё ирч хүчтэй болсон юм шиг. Тэ? Илүү хиймэрлэг, залбоолог, илүү гоё өөдрөг болсон. Илүү гоё одоо энергитэй болсон юм шиг санагдав. Энэ бол зөв. Тэр сүнсийг буцаад өөртөө нэгтгэж байгаа. Тэгэхээр ингээд энэ сүнс дуудах модох ч юм уу тиймэрхүү зан үйлүүд яг таарсан зан үйл байдаг. Би бол тэрийг яг шашны өмлөх биш болохоор мэдэхгүй байна. Гэхдээ бяцлаглалын өмлөхөр яг тэр сүнсний орон зай ингээд байдаг. Би бол бяцлаглаараа тайлдаг юм. Өнгөрсөн нэг гомдол байлаа гэхэд миний хэдий чиний том гомдон төдий чиний том энерги тэнцээ ингээд үлдчихдэг. Тэгвэл би тэрийг бяцлагаа дотор руугаа ороод уучлчих юм бол тэр сүнсний орон зай чи ирээд нэгтээ би ахаад нэг томордог ч юм уу ахаад нэг шат ахдаг ч юм уу тэгж. Тийм учраас хүн өөрөө хангаах нь хамгийн одоо чухал бөгөөд хамгийн зөв. Гэхдээ энэ жоохон хэцүү. Хүн өөртөө ажиллах хэцүү. Өөртөө заах, өөртөө хэрэгжүүлэх хэцүү. Бусдад бол хэлэх, бусдад бол зөвлөх бол маш амархан шүү дээ. Тэгэхээр нөгөө хэлэх амархан, хийх хэцүү гэж ярьж байна. Биднээс болохоор ингээл бяцлал гэж баяа ингээл ярихаар
Хөөстэй нэр маш өндөр төсөөлөл авчаад ороод ирдэг шүү дээ. Гоё юм ээ, талаад гэх юм байна тий. Шууд ламраа молнолол би энэс ингээл ангиж ирчих юм байна гэх. Гэгээр илүү. Тийм. Тэгэл яг орж ирээд ихэр амар хэцүү. Ярих ч юм бол амарх шүү дээ. Гоё ярих бол сайхан шүү дээ. Тэгвэл хин ч ярьчин. Яг үүлдээ яг суугаад бясалгах бол бас хэцүү шүү. Гэхдээ хэцүүгээд биднээс ингээд орхичих юм бол хэцүүгээд биднээс заа гэд тийм үү хайчих юм бол гэл зовлонтой хөрвөл. Хэцүү ч гэсэн биднээс оролдох юм бол энийг амархан бүр илүү гоё ад жаргалтай илүү гоё тайван амгалан болж болно. Зовлонгоос алж болно. За тэгэхээр мэдээж одоо бясалгал гэдэг бол энерги цэвэрлэх, энерги одоо эрчмээ цэвэрлэх одоо бас нэг гэрлэн бүрхүүлч гэдэг юм хүндээс нэг аура гэдэг юм байдаг гэдэг. Эдгээр бүгд юмаа одоо бүрэн бүтэн байлгах, цэвэрхэн ариун байлгах гэж би одоо ерөнхийдөө бас бодоод байгаа шүү. Биднээсээ аура гэдэг ингэ байгаа. За яагаад биднээс ийшээ дотгошоо ингэж төвлөрж бясалгах гээд байна гэдэг. Би түрүү энчээ завд. Энчээ биднээс сэтгэл авах байхгүй. Хүмүүс сэтгэлээ ингэж сэтгэл яваа гэдэг энчээ тардаг. Сэтгэл энчээ байгаа л учраас энэ сэтгэлийн бие маань ингэж тэлээд биеийн гадуур бүрхдэг. Энийг аура гэж ярьдаг. Тийм учраас өвчлөл хаанаас үүсдэг юм гэхээр эхлээд хамгийн гадна талд байгаа нь эхлээд өвчлөл үүсдэг. Тэ? Шууд цөмдөө өвчлөх үүсдэг. Гадна талд баг. Тэгвэл аура буюу сэтгэл чинь эхлээд өвдөж эхэлт юм аа. Тэгэд удаан явхаараа тэр муу энерги чи 20 цагаар аж өвчин гэдэг зүйлийг үүсгэж юм аа. Тийм учраас биднээс өдөр болгон л биеэ угаагаад байдаг. Тэгвэл өдөр болгон сэтгэлээ биднээс өнөөдөр та нэг муу бодол утсан, өнөөдөр та стресссэн бол очиж бясалгаад энэ стресс муу энергийг та цэвэрлэж, бясалгаж гадагшлуулах хэрэгтэй байхгүй. Тэгхгүйгээр ингэ олдчихдаг. Маргааш дахиад нэмждэг. Нөгөөдөр дахиад нэмждэг. Томроо л идэх дотоод асуудал чинь. Тэгээл ингээд унтсан болохгүй нойр өгөхгүй те. Ингээд яваад идэг. Тэгэхээр ингээд маш их хураадаг биднээс. Нөгөө манай монголчууд ярьж зовлонгоо нуранд өөрөөд явдаг. Монголчууд бүх дэлхийд яриад гэж байгаа. Тэгэхээр нэг зовлон гэдэг хүнд даах ачааг л тааруулж өгдөг гэдэг юм уу тий одоо нэг эвлэрэх гээд идэг ер нь бол тийм ээ. Тийм. Ер нь бол хүн маш их юм хурааж явдаг юм. Маш их хүнд мэдрэмжтэй, маш их хачаатай. Ямар их зовлон биднээс авч явдаг юм гэдгийг би бясалгаад бүгдийн цэвэрлээд мэдрээд байгаа байхгүй. Пүүст. Би яаж ингэж миний бие хөрх юмд яаж энийг ингэж тээж явж тэсэж тэ явж исэн байна. Үнэхээр хэцүү явж иж. Гэдгийг мэдэрч байгаа. Тэрнээс ангижрахаараа л хүн мэдэрдэг. Ангижраагүй ингээ автаа явж ахтаа бол ингээл нөгөө хэцүү дотроо л орцсон явж идэг. Тийм учраас эднээс ингээд өдрө болгон цэвэрлэж гарах хэрэгтэй, бяцлах хэрэгтэй. Тэгж энерги муу энергиудыг гадагшилж буцаад эерэг энергийг сэлбэж өөрийгөө нөхөх хэрэгтэй. Тэхийн тулд биднээс хүүхдээс айхгуулаад бяцлах хийх хэрэгтэй. Бяцлал хийгээд хэмд хүүхд маань өөрөө буруу явахгүй зөв сонголтуудаа хийн. Тийм үү? Одоо зөв шийдвэрээ гаргана. Ядаж өөрийгөө сонсож дагдаг болчдөг. Мэдрэмжээ сонсох хэрэгтэй. Биднээс мэдрэмж эзэж худлаа хэлэхгүй. Тийм учраас биднээс их ихтэл бодлоо сонсох гэдэг. Үгүй. Мэдрэмж шал тусдаа зүйл байхгүй. Энэ хоёр зүйл байдаг. Таны дотор зөрчилдөд байгаа хоёр юм ерөөсөө л энэ. Нэг нь бодол, мэдрэмж буюу сэтгэл хоёрч. Сэтгэл дандаа зөв рүү чиглэдэг. Сонголтууд нь дандаа зөв байдаг. Бодол болохоор дандаа эргэлзүүлдэг, айлгадаг, буруу сонголтыг хийлгүүлдэг. Ийм л байдаг. Мэдрэмж бас нөгөө зүрх сэтгэлээ л даах гэл бас тэгдэг шүү дээ тийм ээ. За яг буруу зөв ингээ бодол мэдээж ингээд аль нь зөв аль нь буруу яасан дээр үйсэн дээр үгд эргэлцсэн үед одоо ихэнх хүмүүсийн өгдөг зөвлөгөө бол за чи зүрх сэтгэлээ л даг гэдэг юм нэг тийм их байдаг. Өөрийгөө сонс. Биднээс чинь нэг байхгүй юу? Зүрх сэтгэлээ сонс, өөрийгөө даг те. Дотоод мөн чанар одоо сүнс, сэтгэл, ухамсар гэдэг зүйл. Бүгд энэ ч л байдаг. Хүмүүс өөр яриад байгаа байхгүй юу? Гэхдээ нэг зүйл. Энийг л биднээс яаж ялах юм хэр төвлөрөл хийгээд ажиглаад тахаар энэ хоёр яг тос усоо хоёр шиг ингэ салтдаг байхгүй. Миний бодол энэ юм шүү дээ. Мэдрэмж чинь энэ байсан юм шүү дээ гэж ялгаад тэгвэл нөгөө нэг бодлоо чи худлаа аваа шүү дээ. Юу хамаагүй төсөөлж бодоод тэрэндээ итгэх боломжтой. Тэгвэл энэ бодлыг хойш нь тавиад би энэ мэдрэмжийг сонгоно гэдээ явах юм бол илүү тайван амгалан байх болно. Илүү бод багтай ядархан баг гэрч хүч энерги өндөр. Харин ч тэр зүрх сэтгэлээс сонсоод дагаад байгаа юм л энерги чинь хөгтөөд байна. Яг тэр та зүрх сэтгэлээс сонсоод хүссэн зүйлээ барьж аваад би энийг хийх ёстой юм байна. Би энийг буруу хийгээд байгаа юм гэдгийг мэдээд тэрийг хийгээд тахаар сүнс чинь дээшээ хөөгчөөд өсөд идэг. Ухаарлуудыг аваад идэг. Тархиас сонсоод буруу явуулах юм бол улам бүр доош унаад идэг. Сүнс хоёр зүйл дээр л ундаг. Нэг нь хүсгүй зүйлээ хийгээд тахаар.
Яг таны хүсийг үзүүлж хүчээр илгээдэг та хэцүү байна шүү дээ. Гэр таны энерги чинь даашаа унана. Нэг зүйл нь яах вэ гэхээр энерги яаж нөхөх вэ гэхээр хүсэж байгаа зүйлээ хийхээр нөхөгддөг. Ийм л байдаг. Тийм учраас хүмүүс зүрх сэтгэлээ сонсоод ер нь психолог хийгээд төвлөрөөд өөрийгөө сонсоод тэгээд хүсэж байгаа зүйлээ хий. Энд чинь таны зам байхгүй. Та цаанасаа бүр ингээд замтай ирсэн, өөгдөлтэй ирсэн. Та бүр энэ гэр бүл би төрнөө. Энэ гэр бүл төрөө би ийм зүйлийг ухаарч ойлгоно. Ийм зүйлийг суралцнаа. Гэт энэ гэр бүлийг та сонгож ирдэг. Бүр цаанаас энергийн түвшиндээ сонгож ирнэ. Яг тэгвэл та өнгөрлөө шүүлтэнд орууллаа. Таныг за чи энэ зүйлийг хийжээ. Энэ зүйлийг чи дутуу орхичээ. Энийг ухаарчээ, энийг ухаарахгүй байна. За тэгвэл чи яг энэ гэр бүлд ингээд төр. Тэгэх юм бол чи одоо энийг суралцсан. Яагаад ойр дотны хүмүүс л биднээсийг зовоож чаддгийг. 50 танихгүй хүн бол зовоохгүй шүү дээ. 50 танихгүй нэг муу үг хэллээхэд би гомдохгүй байхгүй. Ойр дотны хүн муу үг хэл гомдчихдаг байхгүй. Ажлынхан үг хэлэхээр л гомдчихдаг. Яагаад гэж юм гэхээр хайртай тэр дотны ойр хавийн хүмүүс чинь таныг сурах гэж байгаа. Таны дотор байгаа асуудал байхгүй. Тэрийг ингээд нэг үг хэлээд өдөөгд өчөж байгаа. Энэчээс та яадаг уучлах бол уучлахыг сурах хэрэгтэй. Төвчхөл төвчээрийг сурах хэрэгтэй. Та энэ орчин ертөнцийн төвчээрийг дутуу сураад төвчээр суралцгаж ирсэн бол төвчээрийг чинь барах гэр бүлд төрдөг байхгүй. Хүн болгон төвчээрийг чинь шалгана. Тултал шалгана. Тэрнээс та давж гарах хэрэгтэй. Тийм, ясын цайтал байна, тий? Шалгана. Давж гарах хэрэгтэй. Даваад гарчих юм бол та цаашаа нээгддэг. Суралцаад нэг юм асуудал хэлэхэд асуудлыг даваад гарчиж гин гэсэн. Одоо та ингэж амар тайван байна. Ингээд тасралтгүй хүн суралцсан хөгжин гэдэг чинь хин гидсэн дахаас л тийм үү? Хүн хөтлөл хүн суралцдаг. Тийм учраас суралцсан гэдэг юм дээд сургууль сурах юм биш ээ. Ном унших юм бичих биш ээ. Амьдралыг сурах, амьдралын ухаан гэж ярьдаг шүү. Тэрийг сурах, амьдралаас ухаарлаа авах, ойлгох. Ингэснээр заавал өндөр мэрэгчлээ 5 дугаар анги төгссөн байсан ч сайн хүн биш, сайхан хүн биш, зөв явж байгаа хүн биш. Тэр юу юм? Ухамсар, ухаан гэдэг зүйлтэй, мэдрэмжтэй байгаа хгүй. Тийм учраас тэр амьдралыг хүнээр заалгуулаагүй хилүүлэг байж л өөрөө хийгээд хөдөлмөрлөөд бүтээгээд ингэж явж байгаа. Тэгэхээр хүнд энэ нэг юм сэтгэл зүйн боловсрол гэдэг зүйл ерөөсөө манай Монголд байхгүй. 10 жил энэ хүүхдүүд би үнэхээр юу яадаг шин. Харамсдаг шин. Үнэхээр харахаар бас илэг өвддөг шин. Яагаад тэгэхээр ерөөс ингэж сэтгэл зүй дээр нь заагаад өгөн байхгүй. Ямар сайхан зөв сэтгэл зүйтэй байх уу, зөв айс самтай байх уу, бодол сэтгэлээ яаж удирдах уу, те сэтгэл зүгээ яаж тайвшруулах уу, стрессээ яаж гаргах уу гэдгийг хүүхдүүдэд ерөөс зааж өгөх. Нөгөө хүүхдүүд нь бүгд асуудалтай. Тэгэл бүгд яа тий тамиг татдаг юм уу, харь хуудаг юм уу, буруу найз нөхдөд нөхрөлдөг юм уу, хэрүүл зодоо хийдэг юм уу, ингээ яваад эсвэл муу сурдаг юм уу. Ерөөс нь 10 жилд ингээд ерөөс сэтгэл зүйн боловсрол энэ амьдралын ухаан гэдгийг заамаар. Ерөөсөө заахгүй зүг тоохот нь толгой эргүүл. Тэгэл болоо. Бүрэн байх. Хүнсэл яаж амьдралын ухаантай байх вэ? Яаж хүнтэй зөв харилцаа тий? Энэ одоо л нэг юм чүчөөд ингээд сэтгэл зүйн боловсрол хичээлүүд ингээд орж эхэлж байна гэж би ингээд хөдөө очихороо ч энэ тэнд ингээд асуудаг. Танаас сургуульд ингээд сэтгэл зүй юм уу, бясалгал юм уу ийм заадаггүй. Сэтгэл зүй бол нэг ганц 2 цаг ордог л гэж. Одооноос бол чүчөөд ингээд орж эхэлж байгаа шүү. Энийг бол гэр бүл л энэ сэтгэл зүйн хүмүүжлийг олгож байгаа ганц хүн. Тэгээд нөгөөдөл нь таарсан яг тийм сайн олгож чадахгүй. Тэ? Тэгэнгүүт хүүхдүүд ч нөгөө нэг юу яагаад шүү дээ. 10 жилд ч оюутан ч тэ ингээд том болоод ч яг тэр сэтгэл зүйн юм боловсролыг олгоогүй учраас яг тэр нөгөө нэг тогтсон сэтгэл зүгээрээ ингээд том болцсон. Тэ яваад байгаа. Тэгээ нэгэндээ нөлөөлөв амьдраад. Тэгээд бас нөгөө нэг зүүн мөрөн дээрх чөтгөр, баруун мөрөн дээрх одоо бурханч гэдэг юм. Мэдээж одоо хүний дотор бол бурхан чөтгөр хоёулаа байж байгаа. За тэрийг нь хин яаж сэрэх үуч гэдэг юм үү те нэг тийм юм байдаг шүү дээ. Яг зүүн мөрөн дээрх чөтгөр гэдэг тал дээр бас ярил. За бурхан чөтгөр гэж биднээс үхэл нэг юм бурхан байх юм болов чөтгөр байх юм л гэж боддог үгүй. Тэр бол таахгүй. Та хаяа чөтгөрлөг болчдөг. Уурлахаараа те. Та хаяа бурханлаг болчдөг. Тайван бахараа хүүхдтэй байгаа хайрцаал бүх хүнийг хайрлаар надад ингээл итг. Энэ бол ерөөсөө таны дотоод эерэг сөрөг төлөвийг л хэлж байгаа. Энэ бол дахиад энерги. Эерэг сөрөг энерги байгаа байхгүй юу? Энэ сайн муу эерэг сөрөг сар цагаан чи үргэлж ингэ тэмцэлж идэг. Аль нь дийлэх вэ? Алийг дэмжих үү гэдэг нь биднээс ухамсар төвлөрлийн асуудал. Тийм учраас психолог их хэрэгтэй. Төвлөрөөд ингээд өөрийгөө удирдах чадвартай болоод ирэх юм бол уурлах гэсэн чөтгөрийг болоод за тайвшрий гэдэг
бурхныг сонгодог болчихдог. Тэгэл тэрэн дээрээ дахин төвлөрөөд тохинд бурхан чинь хөгжөөл сүүлдээ чөтгөр чинь таныг хичнээн чихэн дээр чинь гарч ирж мөрөн дээр чинь гарч ирж үгэлсэн чинь тэрийг та тоохгүй. Тэр нь та автахгүй байх боломжтой. Үгүй ээ би надад ч хийхгүй. Би энэ сайн зүйлийг хийнэ гэдэг сонголтыг хийдэг болчихдог. Тэгээд тэгэхээр хүний амьдралын зам мөр урдах одоо амьдрал те ирээдүйн сайн сайхан болоод засраад явдаг. Өөрөө засаж байгаа. Тэгэхээр нэг чөтгөр гээл ихэр нэг амар зүйл биш. Зүгээр л нэг дотоод нэг юм буруу айсан, буруу бодлоо те буруу энерги мэдрэмжүүд ч л байгаа юм. Тэрний одоо аль нь илүү их хөгжүүлэх үү гэдэг бол хувийн өөрийнх нь бас тийм сонголт. Сонголт. Түрүүн бас одоо төвчээрийг сургах гад магадгүй төвчээрийн одоо үнэхээр шалгана гэдэг заа шүү дээ. Тэгээд тэрийг давж гарсны дараах амьдрал бол мэдээж гой сайхан болно тийм ээ. Гэхдээ тэрийг давхад бас хэцүү байх. Нэг арга зам нь бас бясалгал байх. Тийм. Яг үнэ. Яг та зөв асуулт асуулаа. Хүмүүс хэцүү зүйл тохиолддог мэдээж. Хонолтонд ордог. Яагаа мэддэг вэ? Юу их юм мэддэг вэ? Би одоо тэгвэл энэ төвчээрийг давж гарах юм бол би ямар үйлдэл хийх юм? Ямар арга хэрэглэх юм? Ерөөсөө ийм нэг юм заагаагүй, сургаагүй учраас мэдэхгүй байх. Хонолтонд орохоор хамгийн түрүүнд л нэг аав арх уудаг гэсэн би архиа очоод уучих. Ээж тамхи татаад би тамхиа татчих. Хөл нэг сэтгэл зүйн хонолтонд орохоор буруу аргаал тархинда мэдчихэж байгаа. Яг л хүн болгон хийгээд байгаа учраас сурцсан. Тэгээд тэрийг очоод дагаал хийдэг. Ийм. Тэгэхээр сэтгэл зүйн арга зөв гадагшлал биднээс сурмаар байна. Сэтгэл зүйн боловсрол олгоогүй учраас гэж сайн хэлсэн тийм. Олгоцсон байсан бол ядаж сэтгэл зүйстээр очиж ярилцдаг юм. Уул хавданд очиж хашгирдаг юм уу, алхахдаг юм уу, тэмдэглэл бичдэг юм уу, бясалгал хийдэг юм уу, ийм байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл сэтгэл зүй хэцүү болохоор зарим хүмүүс тасгал хийчихдэг шүү. Тэгээд зүгээр болчихдог шүү. Эсвэл гэрээ цэвэрлж болно. Зөв үеийг гадагшлуулж гаргаж чинь энэ чинь энерги байхгүй муу энерги хоригдлогчаад ингээ хэцүү байлгаад байгаа болохоор энэ энергийг та гадагшлуулах хэрэгтэй. Биднээс болохоор гадагшлуулахаараа хажууд хүндээ уралцдаг. Очоод тамхи арх хэрэглэждэг тий. Тэгвэл гадагшлуулахаараа биднээс зөв арга зам буюу бясалгал хийж болно. Хамгийн зөв арга зам нь бясалгал ер нь дотгошоо орох. Тэгээд тэмдэглэл бичнэ, хүнтэй ярилцсан. За тэгтээ ярилцах бас хэцүү. Хүн болгон таны зовлон сонсох. Албагүй бас сонсоо суух ч юм байхгүй. Яг хөө мөнгөө төлөө төлбөрөө төлөөд өөр сонсдог хүн ярьж чадна тий. За эсвэл дасгал хийдэг юм уу саяны хэлсэн юмнуудыг хийж болно. Харахтай болох хэрэгтэй. Тэгээд нэг аргыг багш нь зааж өгч юм бясалгал хий. Амархан хэлбархан богинохон бясалгалуудыг маш гоё олон дахин давтамжтай хийгээд өөртөө хөвшүүлээ сураад. Тэгэл өнөөдөр стресслээ за бясалгалаа хий. Гэл гайгүй болчихно. Гараа тамхи тат юм шүү. Чи өөрөө бас давхар хорлож байгаа хэлбэр шүү. Сэтгэлээр унаад тамхиа татна, бүрэг хордуулна, арх хэрэглэн бүрэг хордуулна. Арх хэрэглээд дараа нь зүгээр болчих. Тэр андаа зүгээр бол. Хэрэглээл нэг согтуу баг үедээ л нэг бүх зовлон аваа хийсэн юм шиг гоё санагдаас. Нээлттэй те гоё байгаа л хэрнэ. Маргаашаад даблдаж юм. Триплдэж юм. Трипл дабл гэдэг чинь 2 3 дахин нугалж уналтанд ортох байхгүй. Амар унаа шүү. Энэ бол сонголт биш. За тэгэхээр нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж бас одоо хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. За мэдээж одоо бясалгал гэл ингээл бит хоёр өвчнөө зөндөө ярьлаа. Энийг одоо магадгүй яг яаж сурах хэрэгтэй гэдгийг ариун эрчим бясалгалын төвийн одоо энэ утсаар холбогдоо. За эсвэл магадгүй Facebook байгаах, пэйж хуудас ч юм уу байгаах. Тэндээс ороод магадгүй сургалт сонирхож болох нь. За одоо магадгүй таны хувьд жишээлхэд анхан шатны бясалгалыг яаж хийх үү гэдэг юм уу тийм заавар зөвлөгөө бол мэдээж байгаах тийм ээ. Бага. Манай хариу эрчим гэдэг бичгээр монголоор бичгээр Цэнхэр Бадамжийнхаа цэцэгний зурагтай пэйж хуудас баг. Тийшээ орохоор бүх одоо лайв контентууд тэгээд зар мэдээллүүд бүгд байгаа. Тийшээ чат бичээ бас мэдээлэл авч болно. За тэгээд нэг зүйл хэлэхэд монголчууд нэг зүйл дуулгачаар тексттэй гэнгээл дур мэдэж хийх гэдэг. Нэг ийм сайн гэвэл шууд очил шинжилгээ өгөөж тохирохгүй нэгдэхгүй хийх гэдэг уух гэдэг. За тэгэхээр ерөөсөө энэ бясалгалыг бол заавартай удирдлагатай багштай хийнэ. Та бясалгал сураагүй учраас эхлээд удирдуулах, зааварчлуулах, асуух те ингэж ойлгож ухаарж ийж бясалгалыг хийнэ вөхөс дуртай нь очиж ингэ сууж хийдэг юм бол биш. Зарим хүмүүс шууд дураараа тэгж очиж хийгээд жоохон юм эн чинь өөрөө яаж хийх хүн өөрийнхөө дотоод зүрх сэтгэл оюун ухаан руу нэвтэрч байгаа. Тэг ингээ буруу хэрвээ нэвтрэх юм бол та ингээ жоохон зарим хүмүүс буруу хийгээд юм сэтгцийн өөрчлөлттэй болцсон байдаг. Тийм учраас л багш нь заавал багштай зөв хийх ёстой гэж хэлж байгаа шүү. Энэ дотор яг л асар
хүчтэй ертөнц бичдэг. Биднээс юм бодол гэдэг нэг хүчтэй ертөнц, сэтгэл гэдэг хүчтэй ертөнц юм тий. Энэрийг шууд бэлтгэлгүй ингээд нэвтрээд орохоор та шууд тэрэнд автдаг. Тэр маш хүчтэй бодол мэдрэмж байна. Яаж тэрэнд автахгүй ангид тэрнээс ангид төвлөрч байх юм. Тэрийг багш л зааж байна. Энэ бас чухал мэдээлэл шүү тийм ээ. Одоо магадгүй би ч гэсэн тантай ярилцаж сууж байхдаа за би одоо өстэй энерги цэвэрлэн юугаа цэвэрлэн бараг л орой очиод бясалганч гэдэг юм ингээд бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр бас дур мэдээж тэгэж болохгүй байна шүү дээ тийм ээ. Заавал одоо заавар зөвлөгөөтэй багштай тийм ээ. Тэгээ төвлөр сураагүй ч шууд ингээд төвлөрөө суухаар олон бодол руугаа ингээд автаад явчихдаг. Энэ бол бясалгал биш. Зүгээр л та маш хүчтэй бодол руу ингээд автцсан ингээд тэрэнд орогдсон явж байна гэсэн. Тэрнээс ангид байханд бол багш хилд санаалдаг. Өөй буцаад энэ чинээ төвлөрөөрэй. Гэт ингээл авчраад идэх таныг. Ингээл бидээс чи юм штэ ийшээ нэг яваал, ийшээ нэг яваал, доошоо нэг унал, дээшээ нэг гараал те. Юусоо энчээ тогтно гэж байхгүй. Нэг бол ийшээ, нэг бол ийшээ. Тэгэхээр багш бол энд яг голд нь амар тайван газар чинь тогтоод сургаж байгаа. Тэгээд ирэхээр бяцлаглалын багштай та уулзч үзсэн үү? Нэг л юм тогтон байгаа. Тогтун, тайван, энерги мэдрэмж нь зарим хүмүүс ингэж нэг савлаа, нэг гоё олчоо, нэг мох олчоо ингэ яваад байдаг те. Тэр нэг юм өмөд сэтгэл биднээс амар тайван алдагдаад байгаа. Тэгэхээр нэг жоох юм аажуу тавиу тогтун хүлээцтэй бай сурах хэрэгтэй. Яарах хэрэггүй. Амар яарж орж ирнэ. Зарим маш өндөр хүлээлттэй орж ирнэ. 10 хоногийг л би фар гэгч юм шиг л удаж орж ирдэг. Ерөөстэй байхгүй шүү. За баярлалаа. Тэгэхээр амьдралд нас жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За танд болон танай нэвтрүүлэгтэй хамт олонд за нийт бас монголчуудаа сайн сайхныг хүсье. За бид бол үргэлж дээш өөдөө тэмүүлж хөгжих өстой. Тэгээ бас хөгжиж байгаа. Ихэнх хүмүүс нас доош оруулж ийн гэж боддог. Одоо илүү сайн сайхан болж байгаа. Тэгээ бүгдэнд нь сайн сайхныг хүсье юу. Энэ хөгжлийн ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт байж одоо бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн үзэгчдэд баярлалаа. Баяртай. За баярлалаа.